Яг их хурлын гишүүд бол ингээд ажлын гараа санал өгөөд байх тэр хууль зүйн боломжоо бид нэг жилийнхээ төлөвлөгөө гэдэгт өгөөд байгаа байхгүй юу? Томоохон бүтээн байгуулалтын ажил нэг жилд хийж амжих хэсэг бол Монгол улсад эргэлзээтэй. Зам, барилга дандаа он дамжина. Тэгэхээр энэ 5 жилийнхээ төлөвлөгөөг сайтар тэр дундаа манай эдийн засгийн байнгын хороо, эдийн засгийн нүдээр нэг мөсөн сан хийгээд тэгээ шууд төсвөө батлаад явж болох уу гэсэн л би асуулт асуугаад байгаа. Энэ бол хамгийн зөв юм байна. Тэгэхгүй бол одоо энэ төлөвлөгөөн дээр манай гишүүд бол иргэдээс ирж байгаа саналуудыг оруулцдаг. Тэгээ төсвүүдээр зарим нь суухгүй. Тэгээ энэ эдийн засгийн төлөвлөгөөний чинь биелэлт тааруу гарах гээд байна. Энийг онцлж байгаа нэг онцлогоо чинь хууль зүйн хувьд нэг жилийн төлөвлөгөө гэдэг чинь буруу юм биш үү гэсэн саналыг би энэ хоёр сайдаа хэлээд байгаа. Тэгэхээр бид нар энэ хуулиндаа бас нэмэлт өөрчлөлт оруулаад явахгүй бол болохгүй юм байна гэсэн саналыг хэлээд байгаа маа энэ хоёр сайдаа. За хариулъя 5 номер энэ хоёр сайд. Тэр 5 жилийн бодлогоо бид нар бүр хуульчлаад баталсан хэрэгжүүлэх том төслүүдээ бүр хашаад зөвхөн энийг хэрэгжүүлнэ гэдээ баталсан шүү дээ. Улс төрийн намууд хөл төр сонгуульдаа зөвхөн энэ хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх үү гэдэг дээр л оролдоно. Хэрвээ энэс зөрчих юм бол сонгуулиас жагсаалтаас шууд хасах заалттай. Бүр тийм зохицуулттай. Улс төрөөс ангид бодлого доктортой хэрэгжихүүц байх буюу бодлогыг одоо доктортой хэрэгжүүлэх үүднээс ингэж хуульчилж 5 жилээр бүр хашиж өгсөн. Тэгэхээр жилийн төлөвлөгөөнд эдийн засгийн байнгын ороо аль төслүүд нь тэргүүлэх энэ цаг үед хэрэгтэй өнгийг дээр л ярьж тэрийг урд хойно оруулах асуудал байх ёстой байхгүй. Тэрнээс шинэ төсөл оруулна гэхээр маш олон хуулийн заалт нөгөө тусгай шаардлагуудаа зөрчөөд тэрийг ярилцаад тэгээ санал хураагаад ингээд нөгөө улс орны хөгжлийн бодлогоо энд эвдээд байгаа юм. Тэгэхээр тэрийг хийж байгаа одоо яг энэ ажлын гишүүд ингээд харахад бол эдийн засгийн яг байнгын орооны гишүүд бараг 1 өнөө 2 хүн бус нэгээд өөр